Түрүүний асуулттайгаа холбогдуулаад 3 байгууллагатай хандсан өгнүүдийг хэлье. За Монгол Улсын үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 9-дүгээрт Монгол Улсын иргэн төрийн эрх байрах төлөөлөгчдийн байгууллагууд сонгох хэрэгтэй гэж заасан. Сонгуулийн байрны хүртээмж, сонгуулийн орчин, мэдээллийн болон орчны хүртээмжийг бүрдүүлээгүй байгаа. Энд бид нар ингээд зөвхөн мөнгө байхгүй байна гэж ярьж байгаа нь өөрөө хууль зөрчиж байгаа асуудал гэж би үзэж байгаа. Тийм болохоор энэ дээр төрийн байгууллагын төсвөөс гадна маш олон гадаадын, дотоодын тусламж, олон улсын төслөөр олон ажлуудыг хийж болоод байгаа ажлуудаас яваад л ах юм. Тэгээд хөгжлийн мөрчлөө хүмүүсийн асуудалтай холбоотой нэг юм хүртээмжийн юм ярихлаарэ эсвэл нийгмийн эрүүл мэнд гамшигын асуудлыг ярихаараа энэ салбар дундын юм ярих болохоор манад мөнгө байхгүй эсвэл сангийн яам зөвшөөрөөгүй гэд сангийн яам нь болохоор өгсөн мэдээлэл нь лин вэжт шалгуур нь байхгүй ч гэж ингэж хандаж бие биенлүүгээ тенсний бөмбөг шидэж байгаа юм шиг ингэж хариултгаа болохыг аль биесээр шаардж байна. Дахин шаардж байна. За хоёрдугаарт болохоор ер нь энэ гамшигын үед онцгой байдлын үед хөгжлийн мөрчлөлтэй хүмүүс гэхгүй ер нь энэ эмзэг бүлгийн хүн амд зориулсан мэдээлэл угаасаа тодорхой биш. Стратеги бодлого чинь нүдэнд харагдаж гарт баригдахаар байхгүй л байгаа шүү дээ. Тэрийг энд ирэхээр байгаа шүү дээ. Болгүй ядын хаа газар байгаа гэдэг. Тэгвэл яагаад би тэр ганцхан удаагийн онцгой байдлын шалгаруулалтын сургуулалтын үеэр тэгээ гарах гэсээр байгаа тэгээд гарч амжаагүй юм. Яагаад надад хүрээгүй юм? Улсын хурлын гишүүн болсон хүнд хүрэхгүй байгаа мэдээлэл гишүүн биш иргэнд яаж мэдээлэл хүрэх юм бэ? Хүртээмжийн хувьд л бодоод үзэхээр тэр ийм амьдралтай мэдээллүүдийг ярьж мэдээлэл өгмөр нь бүтэн жил төрийн албаны засгийн газрын хүмүүстэй ярьж маш сайхан хандаж тэгээ араас нь заримдаа гуйж аргатаж тайлбарлаж багш шиг зааж зөвлөж л явлаа. Алин болгон засгийн газрын зөвлөх шиг ажлыг хийх юм бэ? Тэгэд нэг иймэрхүү юм асуухлаар дандаа та гишүүнээ та нэг зөвлөөч та ингэж гэдэг яриагаа хэзээ болох юм. Та нар өөрсдөө энэ та нарын ажил ч энийг гаргал та. Гамшигын асуудлаар онцгой байдал дээр. За 3 дугаарт нь төрийн албаны зөвлөлт. Төрийн албаны тусгай байлан ерөнхий шалгалтын сорилын сан. Төрийн албаны шалгалтын ер нь энэ агуулга дээр хүний эрхийнхээ асуудлыг илүү тод оруулмаар байна. Хөтөлбөрт нь оруулъя гэхэлэр уднаа. Энд чинь ингээ хөтөлбөртөө оруулаад батлагцаар адил удна. Одоо нэгэн сорилын сангаа шинжилж байгаа бол тэрэндээ оруулчих. Хүмүүс тэрэнд бэлтгэхийн тулд уншиг, судлаг. Хөгжлийн мөршил гэж юу юм? Түгээмэл хандлага гэж юу юм? Хүртээмж гэж юу юм? Universal design гэж юу юм? Хаалга яагаад налуу байх ёстой юм? Харааны бэрхшээлтэй хүн мэдээллийн хүртээмж гэж юу юм гэдэг наад захын ойлголтоо аваг л дээ. 11 руу заллахад хүртэл өнөөдөр асуудалтай байж л байгаа шүү дээ өнөөдөр. Тэр иймэрхүү зүйлүүдэд бодиттой ажил болгож хиймээр нь өмнөх жил шиг асуучаад араас нь ингээд хариу ирэх юм болов гэж хүлээдэг ийм жил байхгүй гэдгийг анхааруулъя. Улам ихээр шаардлага тавина, улам ихээр асуuna, бичгээч явуулна, болохгүй бол явж очноо. Энэ бол улсын хурлын гишүүний бүрэн эрх юм билээ. Иргэдийг төлөөлж байгаа учраас. Тэгэхээр энэ 3 байгууллагт гурууланд нь би хэлсэн үгээ үүрэг даалгавар гэж цохож бүр тэмдэглэмээр нь тэгээд хариуг нь бас аль биесээр байгууллагын сайтн дээр бичнэ үү, намайг хаягдлна уу, бид нар ингэж байгаа тэгж байгаа гэдэг иргэдэд мэдээлэл өгөөч. Би мэдээлэл авч чадахгүй байхад надаас хэцүү байгаа хүмүүс яаж та нарын тэр болж байгаа бүтэж байгаа мэдээлэл чи авах вэ? Тэг яагаад хөгжлийн мөршилтэй хүмүүсийг ажилд авахгүй байгаа юм бэ? Ажилд авах тухай бям цаг цайзтай бид нар өмнө нь ярьсан шүү дээ. Алан бичиг гаргаа явсан. Тэрний хэрэгжилтээ өнөөдөр яриа. Энэ жил тоог нь өсгий. Төрийн албанд ажиллаж байгаа хүмүүсийн тоог жинхнээсээ ажилд авмаар нь худлаа дүр эсгэж биш. За, бям цаг гэж шүү асуу. Үг хэлнэ.